За сайн байцгаана. Би өнөөдөр танартай хүүхдийн ботик хийх тухай ярив. Энэ миний хийж байгаа хэмжээ бол 4-өөс 6 сартай хүүхдэд таарах хэмжээ байгаа. За ингээд энэ ерөнхийдөө бол ийм тах хэлбэртэйгээр ийм яг энэ зураг шиг хэлбэртэйгээр бол нэг зүгээрээ нэхнэ гэж байгаа. За миний нэгж байгаа юу бол энэ 3.5 номерын зүү байна. Өшөө дээр нь ийм цэвэр ноос утас энэгээр нэгж байгаа. За ингээд энэ уртын хэмжээ бол авах уртын хэмжээ нь 11 см буюу 22-оос 23 гогцоогоор аавна. За одоо би энд 22 гогцоогоор аваад ингээд нэгцэн энэ одоо нэг тал нь ингээд байж гэнэ гэсэн. За энэний одоо нэхэх хэмжээ энэ дээш өргөн байх хэмжээ нь бол 3-аас 3.5 см байна. За энэ хооронд уусаа адилхан 3-аас 3.5 см үрдээ энэ 3-аас 3.5 см ийм тэгээ уртаараа ингээд 12-оос 11 см-ийн хэмжээтэй нийтд нь одоо за яг 3 9 10 11 за ийм хэмжээтэй бол 11 орчим болох 11.5 ч юм уу гэх юм бол ийм хэмжээтэй бол нэг юм аа. За миний авсан энэ бол 22 гогцоогоор бол авсан. За тэгээд энэ голын энийг гаргахтаа бол энэ эхний 10 гогцоог бол 10 гогцоог ингээд нэгчгсэн байгаа. Энэ одоо эхний 10 гогцоог нэгцэн байгаа. За энийг одоо энд нь ингээл эргүүлээл 1 2 за эндээс ингээд авч энийг ботикийг нэхтэй бол жоохон уцаа жоохон чангахан татаж нэхвэл одоо сайн би бол ерөнхийдөө маш их юм сулхан нэхдэг хүн байгаа. Жоохон чангахан нэхвэл жигд одоо болж ирнэ. За эргүүлээд нэхтэй ер нь бид нар жоохон алдаад ингээд жигд биш энийгээ ингээд жигд биш болгоод яагаад гэвэл эндээс аваад энэ нэг хонь холбоо дээш явсан тохиолдолд энийг анхны үссэн энэ хонь холбоогоо гэж бодоод энэ дараагийнхаас нь авал одоо их жигдхэн болж ирдэг. За ингэж нэгсээр хагаад энэ маань одоо нэг ийм догол болно. Энийг одоо 3.5 см энэ хэмжээтэйгээ ингээд яг дээш нь болгоод нэгчнэ гэсэн үг. За бид нар одоо энэ нэгж байгаа энэ голынхаа юг бол ингээд нэгчлээ. Одоо энэ хоёр маань одоо яг тэнцүү болсон 3.5 см боллоо. За одоо тэгэхээр бид нар одоо энэ дээдлийнхаа одоо яаж нэхэх вэ гэхээр энэ үлдсэн 11 гогцоогоо 12 гогцоогоо бол хонь холбоогоор авчнаа. 1 12 болчих тархахад видеогч бодож байна. Тийм би 12 болчих. Тарах юм шиг байна. Ерөнхийдөө та нар бол яг тоогоор авч явах хэрэгтэй. Би бол ерөнхийдөө болцсон юм байна. Би сая та нарт үзүүлэх гээд бас жоохон тоогоо алдчихлаа. За ингээд 12 гогцоо авчаад энийг одоо эргүүлээд гэж харахаар айтаа. Одоо сайхан харагдчих. За ингээд эндээсээ эргүүлээд одоо ихнээ 1 тэ эндээсээ
За ингээд за одоо энэнийгээ мөн адилхан одоо ийм болсон хэсгээ ингэж ийш нэхэл буцааж нэхэд буцаад нэхэд яг ийм хэмжээний болгоод үзүүлнэ гэсэн. За би нэхэд ийм болгочлоо. За энэ хоёр маань ингээ харахаар нөө түрүүний зурсан зурстай адилхан 3.5 3.5 3.5 см байгаа. За энэ ингээд нийлүүлээд харах юм бол нэг иймэрхүү. За ингээд нэхэж дуусчингуудаа яг энэ битүү талаасаа бид нар эхэлж оёно. За ингээд оёхын тулд бид нар нэг юм тэвнээ сонгож аваад тэвнэндээ утсаас өвлчөнгүүтээ эндээсээ одоо энийг ингээд хомиж ойноо. Би нэг жоохон ягаа өгтэйг сонгосон энэ огтуд баг. Огтуд л өсвөл гоё болох баг. Хүүгүүдийнхээ цэнхэр ч юм уу борч ивэл гоё байх та бодвол. Тэг өнгөний сонголтоо өөрснөө хийн, гоё л чимэглэлээ өөрснөө хийн гэж бодоод ингээд авах хэрэгтэй. За ингээд гаргаад ирлээ. Гэхдээ энэ үзүүрээ бас юутаа нийлүүлж хамаагүй цааш нь чангаач хэрэггүй. Яг гэвэл энийг энэ дээр бэхлэх учраас ерөнхийдөө зангидж өгвөл одоо хөврөхгүй сайн байдаг. Тийм учраас ингэж гаргаж ирчээд энэ утаснасаа барьж байгаад одоо энэ хоёроо ингээд татаад ингээд хумаад үзье. За ингээд сайн чанга татчих хэрэгтэй. Маш сайн чангалаад ингээд. Яа би энэ утсаа тасалчих тэгвэл бас зүгээр шүү. Тасалж хаад тэгээд ингээд хариул. За энэ хоёр талынхаа утсыг ингээд сайн чангалаад ингээд татчихъя. За энэ утсаа одоо барьж агаад энд нэг жоох ийм нүхшиг юмнууд гараад ирж байгаа өстэй тий. Энэ голдоо ингээд жоохон нүхтэй ч юм шиг харагдаад. За тэрийг ингээд энийгээ ингээд юугаараа холбоод ингээд хойчих. Эхлээд хойчих. За ингээд битүү болоод ирнэ. За тэгэхээр зэрэг одоо бид нар энэ хэсгээс эхлүүлээд нийлүүлээд оёх хэвээр энэ уулны доотлол буюу ард талын өсгийг бол ойж гаргаж ирнэ. За энийг оёхын тулд яах вэ гэхээр зэрэг одоо ерөөсөө энэ харалдаа байгаа хойно холбоонуудаас ингэж тэгшилж барьж байгаа л болохгүй бол та нар бас ийм хэрэгжилж болдсон шүү дээ. Ийм хавчааруудыг хооронд нь гүйлэхгүй сайхан тэнцвэртэй ойлгохын тулд ингэж авчиж өгч болно. За тэгээд ингэж ярьж хагаад
Энэ бол маш амархан бойтог байгаа. Ерөөсөө нэг маш хурдан нэгчдэг. Тэгтээ яг энийг завхрын өөрчлөлт би та нарт нэг юу хэлж өгнө. Дуусаад арай жоохон гоёмсог бас болгож болно. За одоо энэ артлынхаа юуны өсгийн арталыг бас ингээд битүүлээд очих нь. За энийг яг голд нь хийгээд очих энэ асуудал биш ерөөс. За зэрэг болгоод энэ тэв нь маань бол үзүүргүй байдаг. Яг үзүүр нь бол юм мохоо учраас утасныхаа дундуур орж утсаа гэмтэхгүй, утасныхаа эрчийг гэмтэхгүй яг ингэж дундуураа нэхэмлийн зүг шиг гэж одоо дэгээ зүг шиг маань орж явах шаардлагатай байдаг. Энийг бас та нар анхаараарай. Хамаагүй зүрхтэй тэвнэр авах юм бол энэ эрчтэй утасны чинь дундуур нь ороод одоо утсаа бас сэмлээд ах. Ийм тал гардаг. За энэ дээр одоо бид нар нэг жоохон бяцгаа занглаа хийгээд өгчээ. Занглахгүй ч гэсэн болно л доо. Энэ нэг их өврөө цуд болох гэдэг. Та нартай хаваа энэ занглаа хийх аргыг бас зааж өгье. За ингэж хийгээд тэгээд хажуу тал руу дараад гээд дундуур нь гүйлгчдэг. За ийм байна. За ингээд одоо бойтог маань бэлэн боллоо. Нэг ийм бойтог бэлэн болчлоо. За энийхээ яг жоох ингээд дотоод хөвлөд өгч нүцтэй. За нэг эргүүлсэн ч болдгийг. Энэ илүү дутуу утаснуудыг ингээд хаачлаад авчих. Энэ хөврөхгүй цаашаа бэхлээд байцсан учраас. За ийм бойтог боллоо та. За энэ дээр өөрснөө хөөрхөн одоо өөрсийнхөө л дураараа янз бүрийн цэцэг тэгэл сүр шууд энэ төр ингээ хадж болно. Энэ дээр ингээд шүр хадцсан би харж ирсэн. Айгуу хөөрхөн байт юм лээ. За энэ бол 4-6 сартай хүүхдийн бойтог болж байна. За энэс гадна энүүнийг одоо яг хүүхдийн хөлөөс одоо сугаад байна ч гэдэг юм уу. Энийг одоо өөр яаж нэх хүүхээр зэрэг энэ артлын өсгийнөөс нь яг эндээс ингээд аваад 15 юм 16 гогцоогоор аваад дээш нь 2 ийм эгнээ ингэж нэхэд тэгээд энэ дээр нь товчилдог юм хийж болдог. Тэгэх юм бол хүүхдийн одоо шагаанастай талд ингээд товчлогдоод тогтоод байдаг ийм бас хүүхд ер нь яг бойтгоо тогтоохтой бол жоохон муу эдэн штэ. Тэгээд эдэр чинь байнга л одоо хөлөө хөдөлгөөл ингээд байдаг учраас. За ингээд одоо энэ би дотор нь жоохон юм хийгээд хөвлөд үзүүлдэг юм уу? Энэ өрөөсөн талын бойтгийг би хараа дуусаагүй ойж дуусаагүй байгаа учраас гэд ичгэр зэрэг болчихно. Гэн болол нэг ийм л бойтог харагдах юм да.
За нэг иймэрхүү ботг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Энд нь ингээд энэ дагуу ч юм уу энэ дагуу ч юм уу ингээд жоохон сууд шүүр хадчихаар их хөрх харагддаг юм лээ. Энээс томсгож нэхий гэвэл та нар хүүхдийнхээ хөл жижигсгэж болно. Зүгээр нэраа хүүхэд нэраагаас 3 сартай хүүхэдтэй нэхэх юм бол энийг 11 см биш 9 см-аар аавна. За 6 энэ болохоор зэрэг 4-өөс 6 сартай хүүхдийн. Тэгээ 6 сартаагаас 1 настай болгох юм бол энэ 11 см-ийн хэмжээг 14 см болгож ирсэн. Тэгэхээр зэрэг энийг 3.5 нь бол хിവэрэ энэ уртыг нь бол өсгөөд ингээд нэхнэ гэсэн үг. За яг өөрсөө энийг жоохон дээш нь гүнзгий болгоё гэвэл энэ артлынхыгаа энийгээ жоохон 4 см орчим 4 см авахд бол бас болно. 1 настай хүүхэд нэхийг энийг 4 см, энийг 4 см, энэ 4 см болгоод ингээд энэ нь болохоор 12 см-ийн урттай болгоод ийшээгээ болохоор зэрэг 14 см болгоод нэхэхэд бол 1 настай 6-аас 1 настай хүүхэдд бол ойролцоогоор бол таарна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За бэлэн болсон ботог маань одоо би жоохон гойчлоо. Тэгээд ийм болж байна. Ийм хэлбэртэй. Одоо энэ дээр нь хэдэн шүр хатцсан байна. Тэгэхдээ энийг болгоомжтой хэрэгтэй. Шүр бас хүүхдэд хамаагүй бас хаадахад хэцүү юм. Хамар нуурчж магадгүй. Тийм учраас болгоомжтой үг нь бол нэхмэл цэцэг эдрээр даавуу юугаар чимгэлж өгөөлөө догоо. Тэгэхдээ би танарт үзүүлэхийн үүднээс одоо ийм болголоо. За ингээд та бүхэндээ амжилт